Баярлалаа. Би нээлттэй нэгэн форумын хэрэгцээ хөтөлбөрийн менежер Баатар Маргачаа гэж хүн байна. Тэгээд баярлалаа. Өнөөдрийн үзэсгэлэнд бас бид нар 2 дахь удаага орж байгаа. Яг энэ шүүхийн индекстэй холбоотой асуудлаар би талбай гарч идэх бол харагдахгүй. За манай нээлттэй нэгэн форумоос шүүхийн хараад бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийг 2008 оноос хойш хэрэгжүүлж байгаа. За энэ хөтөлбөр маань нэлээд олон жилийн хугацаанд явж байхдаа бид нар маш олон талын судалгаанууд хийж исэн. Тэгээд энэ дэр сүүлийн жилүүдэд хийж байгаа хамгийн шинэлэг судалгаануудын нэг нь болохоор яг шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ өгөх зорилготой шүүхийн индекс гэдэг судалгааг бол 2 жил тутам хийхээр 2021 оноос эхлүүлээд явж байна. Тэгээд энийг болохоор бид нар оюуны инновац төрийн бас байгууллага Тунгайхан студидтэй хамтраад энэ тайлан бол гаргадаг. Тэгээд 2021 онд анх удаа 23 онд 2 дахь удаага хийж одоо танилцуулагдсан. За тэгээ 25 оны мэдээлэлд суурилсан 3 дахь тайлан маань одоо мэдээллийн цуглуулагдаад явж байгаа. За энэ дээрээс харах юм бол та бүхэн ингээд шүүхийн үйл ажиллагааг 6 үндсэн хэмжигдэхүүний хүрээнд ингээд хэмжиж үздэг. Олон нийтийн санал асуулга, хуульч мэргэжилтнүүдийн санал асуулга, дээрээс нь захиргааны мэдээлэл, статистик дүү мэдээ гэсэн 3 үндсийг сурвалж дээр үндэслээд энэ тоо мэдээг гаргадаг. Нийт 100 гэдэг бол төгс онооноос бид нар одоо 21 оны байдлаар бол 5194 гэсэн үнэлгээтэй байсан бол 2 жилийн дараа 53.22 гэсэн оноотой явж байгаа. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ямар үйл ажиллагаанд тодорхой хэмжээний багахан хэмжээний ахиц гарч байгаа гэсэн хэдий ч одоо энэ бүх задаргааг ингэж тайландаа оруулж өгснөөрөө би юуг харуулдаг вэ гэхээр ямар ажиллагаан дээр одоо шүүгчийн ачааллын асуудал, шүүгчийн хариуцлагын асуудал байна уу? Одоо шүүхийн сонгон шалгаруулалтын асуудал, ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа гих зэрэгээр 42 энэ шалгуур үзүүлэлт 108 шалгуур үзүүлэлт 42 дэд хэмжигдэхүүний хүрээнд ингээд оноонуудын ингээд задаргаатай хардгаараа бол яг шүүхийн үйл ажиллагаа хаана ахис төвшил гараад хаана одоо доголдолтой байгаа вэ гэдгийг харах боломжтой байдаг. Тэгээд энэ бүх мэдээллийг бас манай Тунгайхан студийн маань тайлангийн маань мэдээллийг нэг дэлгэцэн дээр ингэж гаргах боломжтой болсон. Одоо үзэгчийн хувьд, уншигчийн хувьд бас ойлгомжтой болгож өгсөн байх гэж бодож байна. За энэ одоо тайлангаасаа бид нар энэ иргэдийн оролцоо гэдэг өнөөдрийн үзэсгэлэнгийн сэдвтэй уялдуулаад нэг цөөхөн хэдэн үзүүлэлтүүдийг бас авч өгсөн. Тэгээд авч ирсэн байгаа. Тэгээд нэгдүгürt бол яг энэ иргэдийн асуудал, иргэдийн хяналт гэдэг утгаараа авилгын асуудлыг бид нар шүүхийн үйл ажиллагааны хүрээнд авч үздэг. Энтэй холбоотой асуудлуудыг бол бид нар бас 2 оноор нь харьцуулсан байдалтайгаар оруулж өгсөн байгаа. Тэгэхээр энэ дээрээ илүү бид нар яг олон нийтийн санал асуулга иргэд юу гэж үзсэн бэ гэдгийг яг тухайлан салгаж авч энэ дээр харуулсан байгаа. Тэгэхээр манай маш олон мэдээлэл цуглуулдаг гэдэг чинь тэрийг янз бүрийн байдлаар их сурвалжаар нь, асуултаар нь гэдэг янз бүрийн хэлбэрээр ингэж харуулж үзүүлж ингэж тайландаа дүрсэлж харуулж болдог байгаа. Тэрийн жишээгээр бол энэ дээр оруулж ирсэн байгаа. За тэгэхээр жишээлх юм бол энэ хин нэгэн өөрийн хүссэн шүүгчтэй хэрэг маргааныг хуваарлуулж шийдвэрлэх боломжгүй гэдэг өгүүлбэртэй иргэд хэр санал нийлж байгаа вэ гэдэг дээр жишээ нь ингэж оруулж өгсөн байгаа. 21 онд бол 49.95% нь боломжгүй гэдэгтээ санал нийлжсэн бол одоо 23 онд бол 56.72 гээд арай илүү эерэг үр дүнтэй байгааг одоо жишээ нь харж болж байгаа. За энэ дээр дараагийнх нь болохоор энэ шүүх хуралдааны оролцоо гэж байгаа. Тэгэхээр альва процесс иргэд өөрөө оролцсноороо тухайн процессын талаарх ойлголт мэдээлэл нь хэр зөрүүтэй байдгийм бэ гэдгийг шүүх хуралдаанд орсон хүмүүс шүүхийн тухай юу гэж бодож байна? Дээрээс нь оролцоогүй хүмүүс нь юу гэж бодож байна вэ гэдгийг ингэж харьцуулж бас гаргаж өгснөөрөө онцлогтой ийм мэдээлэл байгаа. За тэгээд энэ олон нийтийн санал асуулга гэдэг яг иргэд юу гэж бодож байгаа дээр гэдэг төвлөрсөн байгаа учраас иргэдийн хувьд ямар асуудлууд дээр илүү өндөр оноо өгөөд байна, ямар асуудлууд дээр нь илүү бага оноо өгөөд байна. Яг иргэдийн хувьд одоо хангалтгүй гэж үзэж байгаа асуудлууд нь юу вэ гэдгийг ингээд гаргаж ирснийг бас энд дүрслэл болгоод оруулсан. Энэ бүх мэдээлэл манай нэгдсэн тайлан дээр нээлттэй нэгэн форумын форум цэгийн сайтн дээр бол дэлгэрэнгүй байдлаар бас интерактив байдлаар буюу бүх энэ мэдээллүүдийг задаргаатайгаар авах open data буюу нээлттэй мэдээллийн өгдөл хэлбэрээр авах тэр боломжуудыг бол хангацсан байж байгаа. Тэр Excel файлаар нь тэр нээлттэй мэдээллийн стандарт хангасан хэлбэрээр нь та бүхэн татаж аваад янз бүрийн хэлбэрт оруулж датагаа харуулах боломжтой байдаг байх нэ. Тэгээд та бүхний одоо энэ үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Бас энэ хүмүүст энэ мэдээллийг дамжуулж хуваалцаарай гэж хүсэж байна.